За сайн байцгаана сонсогчдоо боловсролын тухай буу хаалын ураатай цонхтой цаг подкастны шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн дугаар маань уламжлал ёсоор боловсролыг дэмжигч лайв стрим CGM студиэс та бүхэндээ хүрч байна. Өнөөдрийн зочноор Харвардын боловсролын сургуулийн төгсөгч Уянгаа маань ирсэн байна. Бас манай анхны дугаар гэдгээр та бүхэн санаж байгаа бах. Эхний дугаарт бид хоёр хамтдаа хүүхдэд урлагийн боловсрол яагаад чухал талаар ярилцсан. Өнөөдөр хөтлөгчөөр Стэнфордын боловсролын сургуулийн төгсөгч боловсрол судлаач Эсвэн дээр миний бие ажиллаж байна. Тэгээд Уянгаадаа өнөөдрийн дугаарт хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Өнөөдөр бид хоёр сургуулийн өмнөх боловсролын нэгэн тусгай маш сонирхолтой хөтөлбөрийн талаар Уянгагийн Америкт цэцэрлэгт ажилласан тухаас ярих гэж байна. Тэгэхээр анх ер нь Америкт боловсролоор сураад бодлогоор сурчаад цэцэрлэгт ажилласан тий. Тэгээ юу ажиглав, юу нөөр байв, яагаад цэцэрлэгт ажиллахаар шийдэв? Тий. Харвардын нөгөө яг боловсролын сургууль мастер хамгаалах явцад би яг анх нөгөө нэг Монголоос явахдаа бол за нэг бодлогын төвшөнд тий яг ингээд нөлөө үзүүлэх хэмжээнд байхын тулд бодлогоор суръя гэд яг энэ бодлогод дүн шинжилгээ хийх яг энэ чиглэлээр нь сурсан. Тэг яг сурж байгаа явцад нөгөө хичээлийн сонголтууд идэг шүү дээ. Хичээлийн сонголтуудаар маш их юм өргөн далаацтай чөлөөтэй байсан. Хідэн зайлшгүй авах хичээл байсан болохоос шүү дээ. Бусад хичээлүүдэд би хөвчлэн нөгөө СОБ сургуулийн өмнөх боловсролын хичээлүүдэд ягаад ч айгүй сонирхолтой санагдаад айгүй их авч жагаад тэгээ яг сурж байгаа явцдаа бас цэцэрлэгүүдэд волонтер хийгээд очиж бас тий тусалж байж байгаа. Тэгээ сургуулаа төгссөний дараа ерөөхдөө бол яг энэ талаараа ажиллая гэж зориод тэгээ яг хоёр цэцэрлэгт зэрэг ажиллаж исэн. Тэгээд манай хоёр цэцэрлэг хоёулаа айгүй өөр байсан. Нэг нь болохоор илүү нөгөө аав ээжийнх нь оролцоотой нөгөө коop гэж ярьдаг штэ тий. Coop nursery гэдэг яг эцэг эхчүүд нь өөрсдөө дуртай үедээ анги дотор нь ороод багш нарт нь туслаад угаасаа заавал 7 хоногт нэг эцэг эхч нь байдаг. Тэгээд эцэг эхчүүд нь хоорондоо ингээд сургуулийнхаа материалуудыг аваад ингээд яадаг team цэцэрлэг бас нөгөө цэцэрлэг нь болохоор илүү пош газар. Тэ илүү нөгөө тансаг зэрэг тийм газарт нь бас яг ажиллаад тэгээ тэр нь болохоор илүү нөгөө яг энэ одоо Harvard Leslie ч гэдэг юм уу яг Бостон байдаг мундаг энэ боловсролын одоо юм хөтөлбөрүүд явуулдаг юм их сургуулиудтай хамтарч ажилладаг. Илүү бас нөгөө олон захиралтай. Тэгээ захирлууд нь бүгдээрээ илүү юм судалгаа шинжилгээ айгүй их судалдаг. Тэгээ тэр сургалтуудаа бас багш нартай айгүй их тарааж, зааж сургадаг. Тим сургалт байсан цэцэрлэг байсан. Тэгээд цэцэрлэг ингээд олон янзын цэцэрлүүдээр ингээд ажиллаад харж байхад яагаад манай Монголд яг ийм одоо бид нар дандаа л монголчууд ингээд боловсралж байна уу, эрүүл мэндж байна уу ингээд ярангууд хойноос нь ингэж хөөж яваад байгаа юм шиг. Яг тэгээ тэнд ингээд очингууд ингээд бүр илүү бараг 10 жилийн өмнө ингээд те ингээд харцсан. Тэгээд судалгаа шинжилгээнүүд дээр бүр ингээд хамтдаа цэцэрлэгийн хүүхдүүд нь оролцоод яваад бүр ингээд илүү алхам хийгээд байгааг нь харангууд яагаад Монголд ийм байж болохгүй гэж бид нар бүрэн тийм чадамжтай байхад чинь ингээд бид нар дандаа явах хоцорч явах хэрэгтэй ингэж бодоод тэгээ тэнд үлдэхгүйгээр шийдээд тэгээ яг Монголдо ерөөсөө юм яг орчин үеийн судалгаа шинжилгээнд суурилсан орчин үеийн үеийг хүл нийлүүлэх технологи маш их хөгжиж байна. Бүх юм ингэж амар хурцтай хөгжиж байхад боловсрол нь хоцордоод иж болохгүй. Тэр дундаа сургуулийн өмнөх боловсрол маань эсэргээрээ бүр айгууд адванс хурцтай хөгжиж явах хэрэгтэй. Байнгын шинийг санаачлах хэрэгтэй. Тэгээд ингээ харангууд нөгөө бас нөгөө талаасаа бодлого одоо улсын бодлого гэдэг чинь өөрөө маш их дэс дараалттай хугацаа их ордог зүйл ачаад байгаа байхгүй юу. Тэнгүүд нөгөө бодлогын түвшинд бас оролцоод явна гингүүд тэр процесс нь айгу удаан байхад боловсрал тэр дундаа сургуулийн өмнөх боловсрал тэгж удаан явж болохгүй. Байнгын шинийг зэддэг. Байнгын одоо яг хаана юу шинэ одоо саргаг юу судалгаанууд яаж тэрэнд нь оролцдог. Тэрийг нь уншиж мэддэг. Тэрийг хүүхдүүдээрээ туршиж үздэг. Аль нь болж гин болохгүй байх гэдгийг буцаа фидбек одоо буцаад саналуудаа бас ингээд тэр мэрэгжлийн одоо судалгааныхаа байгууллагуудад нь өгдөг. Тэгээ тэр дунд нь ингэж буцалж юмар байгаа байхгүй тий. Тэгжиж ингээд хүүхдүүд маань ирээдүйд одоо бүх юм одоо үл ойлголтох ямар ч ирээдүйг хүлээж байгаа мэдхгүй тэр одоо хүмүүсийг бид нэр гарах гэдэг юм чи тэндээ ингэж уралдаж л явах хэрэгтэй мэн гэж бодсон. Тэгээ тэр утгаараа яг Монголд яг team цэцэрлэг байгуулъя гэж зорьсон. Тэгээд нөгөө манай цэцэрлэгчийн гол онцлог ерөөсөө нөгөө inquiry based emergent curriculum буюу асуултаар хүүхдүүдийн асуултаар бий болох хөтөлбөр гэж яриад байгаа. Нэг ясандаа ямар нэгэн одоо хит их Монтессори ч нөө ингэ цөмч байна уу нэг хөтөлбөрт ингэ хам одоо ингэж харьяалагдаж гэхээсээ илүү ерөөсөө яг тэр тухайн хүүхдийн өөрийнх нь сонирхол, ур чадвар
төвшөнд нь тохируулаад манай хөтөлбөр байнга шинжлэгдэж явдаг гэсэн үг. Та энэ хөтөлбөрийг Америк цэцэрлэгт ажиллаж байхдаа ашиглаж байсан уу? Ер нь ямар үр дүнгууд харагдчихсан бэ? Тий. Миний ажиллаж байсан яг нэг цэцэрлэг юм шумаар явдаг байсан. Тэгээд яг би нөгөө цэцэрлэгтээ ороод ингээд ажиллаж байхад яалтчгүй нөгөө хүүхдүүдийн одоо бүх багш нар ингээд өөр өөр ингэсэн одоо төслүүдтэй, прожекттэй. Тэгээ миний яг барьж авсан төсөл буюу хүүхдүүдэд анзаарч харж агаад юу дутагдаад байна, энэ хүүхдүүд юуг илүү сонирхож байна гэж харангууд яалтчгүй нөгөө бас миний өмнөх туршлага те нөгөө креатив бамбуу, театр, урлагийн, драмын хөгжлийг илүү сонирхдаг хүн байсан болохоор яг энэ бага насны энэ цэцэрлэгийн хүүхдүүдэд энэ тэгвэл драм, урлагаар дамжуулж яаж одоо хэл яриаг нь хөгжүүлэх үү, одоо сэтгэл зүйн боловсрол олгох уу гэх зэрэг юмнуудыг судалж байгаа. Тэгээд энэ Vivian Paley гэдэг хүн Америк хүн байдаг. Тэгээд тэр хүн маань яг энэ storytelling, story acting буюу одоо яг үлгэр одоо зохиол хүүхдүүд өөрсдөө ярих. Тэгээд тэр ярьсан зүйлсийг нь ангиараа хамтдаа жүжиглэж үзүүлэх гэдэг нэг юм арга, нэг амар том арга зүү бол биш. Гэхдээ нэг жижигхэн арга барил байгаа байхгүй. Тэгээд тэрийг ингээд судлаад тэгээд манай яг Harvard-ийн Project Zero гэдэг яг судалгааны байгууллагын нэг профессор багш маань яг энэ талаар нэлээд мэрэгчсэн. Тэр багшаас ингээд сургалтууд аваад тэгээд номыг бас нэлээд уншиж судлаад тэгээд хүүхдүүдээрээ туршаад байх хугацаанд жилжингээ яг ингээд энэ хүүхдүүдээрээ яг энэ Vivian Paley-ийн аргыг хэрэглэсэн байхгүй. Тэгээд нэг жил гэх юм уу ямар хуу байх уу агуулгын хувьд сонирхол. Тий. Vivian Paley-гийн хувьд яг энийг бол бас аюугаа дэлгэрүүлж бас эцэг эхчүүд болон багш нартай хэлмээр байна. Яагаад гэвэл бол хаанч хэдийд ч бага насны хүүхдүүд байх юм бол хэрэглэж болохоор тэгээд маш их үр дүнтэй. Гэхдээ мэдээж нөгөө 1-2 удаагийн хугацаанд биш те яг хэсэг хугацааны дараа үр дүн аюу тодорхой харагддаг зүйл юм байлээ. Тэгээд миний хийжсэн зүйл болохоор ерөөхдөө бол энэ арга нь юу вэ гэхээр ерөөсөө хүүхдүүдийг өөрөөр нь ямар нэгэн зохиол, үлгэр зохиолгоод яриулна. Хажууд нь суугаад. Тэгээд эхлээд бол хүүхдүүд ойлгохгүй, мэдгүй. Тэгэхээр эхлээд багш нь өөрөө ярьж өгнө. Бид нар бол нөгөө цэцэрлэгт чинь багш нар маань ингээл ном барайл ингээл ярьж өгдөг штэ. Ихгүй. Эхлээд өөрөө ярьж өгнө. Номгүйгээр oral storytelling хийх байхгүй юу? Ерөөсөө аман байдлаар аман үлгэр ярьж өгнө гэсэн үг. Тэгэхээр 3 бяцхан торооч гэдэг юм улаан малгайтай ч хамаагүй. Ямар ч үсэн эхлээд номгүйгээр хүн амаараа бас гоё юм зохиол үлгэр ярьж болдгийг эхлээд багш нь өөртөө харуулна. За үлгэрчилж штэ. Үлгэрчилнэ тий. Эхлээд ярьж өгнө. Тэгээд тэр ярьсныгаа дараа нь багш нар нь хүүхдүүдтэйгээ нийлж агаад нөгөө бид нар жүжигчлэн тоглолт гээ хийгээд байдаг шүү дээ. Цэцэрлэгт нэг шинэ жилээр нь ч юм уу нэг 3 бяцхан тоглолт улаан малгай тэдраа ингээл хийлгээд байдаг. Яг тэрэн шиг тийм амар сүртэй биш. Тэгтээ яг ингээд нөгөө дөрүүд өгөөд тэгээд ингээд зүгээр л ангийнхаа хийсэн дээр сууж байгаа л тэгээд тэр улаан малгайд яарч ч өөрчиж болно. Одоо чинь багш маань би одоо чинь өөрөө тэр улаан малгайдаг ярих гэж байгаа бол тэнд 2 ч чон байж болно. Тийм 3 ч ихч дүү 3 хамт явж болно тий. Тэгэхээр тэрийг өөрөө ингээд гой зохиогоол тэгэл за 3 ихч дүүс нь ингээд чи их чинь болмоор байна уу гэл нэг хүүхдүүдээс асуугаал тэгж яваал ингээд нэг ерөөхдөө танилцуулчихна. Тэгчээд дараа нь яг тэр нөгөө хүүхдийг тэгж өөрөө ярих тэр сэдлийг нь төрүүлэхийн тулд яг тийм storytelling буюу үлгэр зохиох сандарч гэдэг юм уу? Үлгэр ярих хэсэг буламж гэдэг юм уу? Ангидаа хүрхэн зохиоч нь эсвэл гэртээ ч юм уу? Аав ээж тэр нэг том талбай байх уу? Байх албагүй. Зүгээр санал байхад болчихно. Тийм. Тэгээ би болохоор цэцэрлэг дээр яг тийм санал гаргаад тэгээ саналынхаа артлыг ингээ гочим гэлчихсэн. Тэнгүүд хүүхэд болгон тэрийг энэ санал дээр суухан бол үлгэр зохиох хэвээр, үлгэр ярих хэвээр гэж бодцсон. Тийм. Тэгээд ингээд ерөөхдөө бол ерөөсө процесс нь нэг 5-10 минут л үргэлжлэнэ. Тэгэл ерөөсө хүүхдээс олгаад тэгээд ингээд гоё за чи юу ярмаар байна гэл эхэлнэ. Тэгэнгүүт нөгөө хүүхдүүд чинь нөгөө нэг гэл гайх штэ эхлээд ингээд дөнгөж 9 сард орсон хүүхдүүд ч юм уу бэлтгэгдээгүй байгаа хгүй. Тэгэхээр тэгж шууд бэлтгэдэггүй байдал дээр байлгахын тулд багш нар нөгөө нэг бэлдээдээ штэ хүүхдүүдээ өөрөө ярьж тэгж байгаа ингээд санал дээр суулгууд хүүхдүүд ингээд би өчигдөр ээжтэйгээ тийм хоол хийгээ тэгээд манад уйлаад идэр гэл ингээд хаамаагүй ярьдаг байхгүй. Тэр болгоно юм бичнэ. Багш нь өөрөө бичиж авчихна. Тэгтээ бичихтэй яг хажууд нь компьютер дээр бичихгүй. Цаасаар өөрт нь харагдах байдлаар яг ингээ үзгээ барьж байгаа ингээ харуулад ингээ тэгээ яг хэлснээр нь бичнэ. Ерөөсө хүүхдийн бичсэн үгийн хэлсэн алдаа байна уу тэгээ одоо үгийн буруу сонголтж байна хамаагүй яг хэлснээр тэгээ нэг хүүхдүүд чинь ингээ нэг янз янзын үгнүүдэ буруу хэлдэг шүү дээ. Тэр яг буруу үгээр нь бас бичнэ. Яг ингээд бичээд харуулна. Тэгээд ингээ бичиж ингээ харуулж байгаа. За тэгээд
дуусан гут нь буцаад уншиж өгнө хүүхдтэй. Тэр яг өөрийнх нь хэлсэн зүйл нь. За чи энэ зохиолдоо үлгэртэй юм нэмэх үү, хасах уу, зөв бичсэн байна уу, буруу бичсэн байна уу, чи багш нь яг зөв бичсэн байна уу гэд харуулаа ярьсныхан дараа хүүхдтэйгээ за хоёлаа тэгвэл ангийнхантайгаа энийг хичээлийн төгсгөлд ч юм уу өнөөдөр ангийнхан тархаасаа өмнө бүгдээрээ гоё жүжиглэж үзье гэж хэлнэ. Тэгээд тэр хүүхэд маань өөрөө сонгоно. Энэ зохиолдоо гоё нэр хүү гэдэг тэр хүүхэд бас сонголтоо өгнө. Гэтэ энэ бүх юм нөгөө нэг дис дараалтай мэдээж тэр хүүхэд нөгөө зохиолч юм уу үлгэрийг яаж бүттэйг бол мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр эхлээд миний туршлагаар бол хүүхэд ганцлаг үлддэг байсан. Одоо Америкт цэцэрлэг тахад бол одоо ингээд анх тэр одоо юмыг ингээд тайлбарлаа ярихад хичнээн багш нар нь ингээд үзүүлсэн ч гэсэн хүүхэд ингээд балмагтаад ингээд ярьж чадахгүй хүүхэд байж тээ нөгөө тэр айгу стресстэй дөрүүлж болно тэгээ бүр ингээд тавгуутай тэ явмаар санагдах ч юм уу тийм болох юм бол хүчлэгч юусаа болохгүй гэхдээ бас анги дотор ингээд яриад ингээд айгу хэм ярьдаг хүүхэд байдаг шүү дээ тэгээ тэр хүүхдийг авчир суулгаад хажуу талд нь тэр нөгөө илүү даруухан ярих дурггүй тэг бүрэг ичмхий хүүхдүүдийг авчирсан суулгаад бас ингээд хамтдаа зохиол бас хийлгэж болно л доо. Тэгээд энэ дэр нэг одоо миний зүгээр ингээ яг өөрөө хийгээ явах төсөөлж байгаа зүйл жишээ нөгөө хүүхд маань их ингээ балмагтаа стресстэй их дургу байсан тиймэрхүү зүйлс яаж даван тулж исэн бэ ингээд залуу багшийн хувьд тийм зөндөө байгаа. Одоо нэг хүүхд маань болохоор ерөөсөө ярих дурггүй тэгээд ингээд чимээгөө суугаад байдаг. Гэхдээ ингээд цаас үзэг өгсөн чинь ингээд зүгээр ингээд зураас нь зурангаа яриадсэн. Амар сонио. Тэгээд нөгөө дэвтэр би барьсан байсан юм чинь. Тэгээд ингээд нөгөө юм ярихгүй гадсан болохоор нь чихтэй гоё зүгээр зурх юм уу гэд би зүгээр яасан чинь тгий гэдгсэн. Тэгээд ингээд цаасараа зурангаа тэр хүүхдийн хувьд болохоор илүү нөгөө юу зурдаг байсан юм. Хурдны машины зам, хурдны машин уралдаж гин, машин уралж гин гэдэг одоо зохиол үлгэрүүд агиох ярьдаг байсан. Тэгээд ингээд тэрийг ингээд зурж мураад тэгсэн чинь би бинийгээ би тэгээ мөргөлдлөө гэж мэгээл зурган дээрээ ингээд зурангаа ярьж чадах жишээ байгаа байхгүй юу. Нөгөө нэг одоо тийм бүрэн гिचмгүй яхан бол яг найз нь авчираад хамтдаа хойлоо хий гэл тэ. Эсвэл бас сэдв олохгүй ингээл юм ярмаар идэв тэгтээ ингээл олдохгүй байх юм бол чиний үлгэрт чинь хэн байдаг вэ? Ингээл тэнгууд хүүхэд хамгийн дөрөнд өөрхөн дуртай амтныг хэлдэг ч юм уу те. Эсвэл хамгийн хайртай гэр бүлийнхэн гишүүн ээж аав гэл те. Тэгэл тэгвэл чиний үлгэр хаана болох уу гэл те. Дандаа нөгөө нэг асуултуудаар бас өдөөж өгөөл. Тэгээ хүүхдүүд нэг үг бүрч байсан болно, нэг үгээрч байсан байж болно. Тэгээ бүр нэг үг гэр тийм зохиол байсан шүү дээ. Манай ангид чинь юу лээ my family гэж хэлээл тэр хүүхд ингээд ерөөсөө юм бичиг хэлэхгүй байсан хгүй. Тэнгүүд нь yes this is a story тэгээ энэ бол зохиол үлгэр хангалттай болчлаа. Ямар гоё юм бэ. За тэгвэл хоёлаа энийг жүжиглэж үзүүлээ гэл тэнгүүд нэг гэр бүл гэдэг үг, гэр бүл гэдэг үг, миний гэр бүл гэдэг үгийг тэгвэл за гэр бүлийг чи нэг бүрээр үзүүлмээр байна уу? Эсвэл гэр бүл дотор олон дүр авах юм уу? Хэдэн хүүхдээр энийг жүжиглүүлмээр байна гэл асуунгууд 3 гэл маань яг бол аав ээж би гэл тэгж аахгүй. За тэгэл тэгвэл тэрийг хийж үзье гэл. Тэгэл нэг үгнээс дамжаал дараа нь тэр миний гэр бүл өчигдөр орой хоол идлээ ч гэдэг юм уу. Ингээл хүүхдүүд айгүй хөөрх юм ярина. Гэхдээ хүүхдүүдийн сэдв нь илүү амтан дээр л суурилт юм байлээ. Тэгээд ингээ яриад ганц өгүүлбэрчсэн бичиж байгаа. Тэрийг тэгээд ангийнх нь энэ бол одоо хаднагийн зохиосон үлгэр. Тэгээд за үлгэрээ эхлэе. Миний гэр бүл гэл дуусгах чинь. Тэгээд нөгөө тойр сус хүүхдэн за хаднаа болохоор одоо жишээ нь гэр бүл гэдэг юм дээр 3-4 дүрийг оролцуулмаар байгаа учраас гэр бүлд нь оролцох 3 дүр нь чи баймаар байна уу? Эсвэл зүгээр үзэгчдийн игнээ сумаар байна уу? Гэл ингээл дараалал нь асуугаал. Тэгээ 3 хүүхэд би болъё гэд нэг тастраалгангууд гуруулан ингэ гаргаж ирээд за та 3 тэгвэл би уншингууд та 3 гэр бүл олж ижиглээрээ гэл тэнгүүд миний гэр бүл гингүүд тэр ингээд хөрхөн хөтөлцөөд явдаг ч юм уу ингээл яваал зогсоол тэгэл тэр жүжигчсэн тавд дуусчихж байгаа байхгүй юу. Тэр одоо ингээд хичээл бодож जैन за ямарсан өдөөс өмнө ч юм уу нэг хүүхдийг сандал дээр суулгаад өөрхөн түүхэнд бичүүлчих гэнэ тий. Одоо нэг 20 хүүхд бол нэг их юм ярихгүй их чинь бичихгүй шүү дээ тий. Эхний ээж нь бүр яахгүй. Тий. Тэгээ хичээл дуусах үед бас нэг 15 20 минутын ажил байна уу? Тий. Ерөөсөө хичээл өглөөгөр нэг 5-аас 10 минут зарцуулна. Гэхдээ тэр нь хэдэн хүүхдээс хамаарна л да тий. 2 хүүхд авах уу, 1 хүүхдээс тэгж стори үлгэр зохиолох уу гэд тэгээд төгсгөлд нь яг тэрийг жүжиглчнэ гэд бас нэг 10-аас 15 минут гаргачих хэрэгтэй. Тэгээд
Тэгээд ингээ гаргаад эхний ээлжинд бол ямар ч үр дүн харагдахгүй. Тэгээл тэ ингээл хэдэн сар үр дүнгүй явах тий уу? хүүхд олноос хамаарна л да. Гэхдээ ингээд ярих туртаа хүүхдүүд ингээд өдөр болгон ярмаар байна гэдэг юм билээ. Тэгээд ингээд тэгэд бүх юмнууд нь бичиж аваад ингээ ярангууд чинчнээс зүгээр юу олж аваад байгаа гэхээр багш нарын хувьд болохоор хүүхдээ яг сонсож сурч чаддаг болдог. За ерөөсөө тэр багш хүн одоо бид нар чинь нөгөө Монгол жалангуй ингээд нөгөө багш гэдэгэнгүүд зөвхөн багш л хүүхдүүдэд мэдээлэл өгөх ёстой. Багш л хүүхдүүдийг сургах ёстой гэж боддог байсан болвол тэнцэнээс эсрэгээрээ нөгөө багш маань хүүхдүүдийг өөрсдийг нь бие даалгаад чи бас өөрийнхөө сурах одоо тэр хангамж одоо өөрийнхөө хүслийг илэрхийлээд тэгээ багш нь чамаас бас суралцах боломжтой. Чамааг сонсох чухал гэдэг аюу тийм ойлголтыг өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр багш тэр тухайн өдөр тэр тухайн хичээлийг одоо зохиож одоо бэлтгэлтэй хандаагүй шүү дээ. Тэр хүүхэд өөрөө тэр зохиолоо гаргаад, тэр хүүхэд өөрөө дөрүүдээ сонгоод, тэр хүүхэд өөрөө тэр зохиолдод нэр өгөөд, тэгээд найзууд нь туслаад тэр өөрийнх нь зохиосон үлрийг нь амьлуулад ингээд яана гэдэг. Ерөөсөө нөгөө хүүхдийг бие даах, өөрөө ингээд суралцахад ингээд өөрөө одоо хамгийн чухал хүн гэдгийг ингээд харуулад. Тэгэхээр багш нарын үед аягүй тийм сонсох чадварыг нь аягүй сайжруулж өгдөг. Хүүхдүүдийн хувьд болонгууд яг тэр нөгөө нэг ингээд би хажууд нь харуулаад бичээд байна гэсэн шүү дээ. Тэнгүүд хэсэг хугацааны дараа 4 сарын дараа нэг эцэг эгч надад имэйл явуулаад тэгээ яасан чинь ингээд цэцэрлэг дээр ингээд ингэж хийдэг гэдэг ингээд нөгөө нэг найзтайгаа цэцэрлэгт явдаг нэг найзтайгаа гэртээ тоглоод байжсэн чинь яг ингээд өөрөө бичээд дэвтэр үзэг барьсан. Тэгээд бичиж чадах юм уу? Бичиж чадахгүй шүү дээ. Гэтэ нөгөө ингээд үйлж байгаа юм шиг үйлдэлээрээ. Гэтэ тэр хүүхдэд би яагаад харуулах хэрэгтэй вэ гэхээр зүүнээс баруун руу бичдэг. Тэгээд үзгээ ерөнхийдөө гараа яаж барьдаг вэ? Тэгээ ер нь яаж хаагддаг гэдгийг зөвхөн ингээд тодорхой хэмжээнд ойлгоол яваад байгаа байхгүй тэр хүүхэд. Бид нар болохоор компьютер дээр бичих юм бол тэгж бас бодохгүй шүү дээ. Тэр хүүхдийг нөгөө нэг өөрийнх нь сонирхлоор, өөрийнх нь хүслээр тэр үсэг бичиг заах гэдэг чинь яг иймэрхүү бас эхлэдэг байгаа гэдэг хэлэх гээд байна л да. Тэгсэн чинь нэг хүн ээж аав нэг бүр ингээд амар баярлаа. Тэгээд ингээд манай хүүхэд ингээд үсэг сонирхоод, унших сонирхолтой болгоод ингээд яаж бичтiin ингээд ингэж зохиогоо. Тэгээд тэр хоёр ингээд амар хөөрхөн тоглож байгаа бичлэг надлаа явуулаад. Тэгээд дараа нь бас 4 сарын дараа нөгөө цэцэрлэг дээрээ байжсэн чинь бид нар нөгөө нэг модон тоглоомуудын хэсэг дээр ингээд тоглоо хийжсэн чинь нэг хот хэсэг хийгээд тэгээд бид нар ингээд нөгөө галт тэрэгний стейшн хийгээд тэгээд гисэн чинь галт тэрэгний стейшн чи юу гэдэг вэ? Тийм галгалтны бууд гэж бичмээр юм гэхгүй юу? Тэгсэн чинь за гэдгсэн чинь өөрөө шууд цаас үзэг авчираад тэгээд ингээд бичээд үг гээд надад ингээд тэгээд өөрөө ингээд сараачснаа доор нь ингээд бичүүлээ тэгээд тэрийгээ ингээд дуурайлгаад бичээгээд тэгэхээр энэ нөгөө нэг хүүхэд бид нар ингээд шууд за А Б ингээд хараад суурна эсвэл ингээд тэ нэг пазл эвлүүлэх гэл ингээд яах биш эсрэгээрээ тийм сэтлэр нь дамжуулж хүүхдийг үнэхээр ингээд би нэрээ гой бичмээр байна уншмаар байна өсөх сурмаар байна гэдэг одоо юу гэл одоо энэ чинь л нөгөө асуултаар бий болох хөтөлбөр тэгээ хүүхдийн сонирхол суурилсан хөтөлбөр гэж яриад байгаа чинь эндийг амар уйлдаад байгаа байхгүй тэгээд нөгөө хүүхдүүд ч айгүй хөрхөн өөрийнхөө нэрийг бичих би тэгвэл өөрийнхөө үсэг миний нэрний эхний үсэг юу гээл. Тэгээд одоо нөгөө тэр чинь миний ажиллаж байсан хүүхдүүд 3-4 настай байсан байхгүй юу. 5 настай хүүхдүүд бол бүр үнэхээр тэрэн дээр бүр ингээ маш гой зохиолууд гаргадаг юм бэлээ. Тэгээд нөгөө ингээ 4-5 сарын дараа ингээ харсан чинь тэр хүүхэд чинь 7 хоногтой ч юм уу сартаа нэг хүүхдээс нэг үлгэр зохиолгочоод тэгээд дахиад ингээ сар болгон зохиолгоо явуулжсэн чинь нөгөө анх зохиож исэн үлгэр нь 4-5 сарын дараах үлгэрээс маш сайжирсан. Гэхдээ хүүхдүүд ихэвчлэн нэг сэдвийг барьж авах айгуу дуртай. Одоо жишээ нь манай цэцэрлэгт принцессагийн талаар айгуух ярьдаг хүүхдээс аахгүй. Өөрөө айгуу принцесстэй гүнж. Тэгээд нэг найзаагаас гүнж болсон. Тэгээд 2 гүнж авч ижээ. Тэгсэн чинь намагт унаад палажа мохоо олгочжээ. Тэгсэн чинь тэгээд төгсөв гэл эхнийх нь үлгэр нь тийм. Тэгсэн чинь ингээ явсаар байгаа тэгэл тэр үйл явдал нь өрнөлт нь айгүй их болоод тэгээд төгсгөлт нь бүр ингээ яасан чинь 2 гүнж намагт унчихжээ. Тэгсэн чинь замд нь принц ханхуу таралтжээ. Тэгээ ханхуу тэр 2 гүнжээ аварсан чинь нэг амар муу санаатай хүн гарч ирээд палажиг нь уурчглаа. Гэл бүр амар сайн зохиогоо. Гэтэ энийг ингээ процессыг харах үнэхээр ингээ вау хүүхдээс асар их юм гарч болдог. Тэгээд
жижигхэн тэ 5-10 минутыг зарцуулаад ингээд хүүхдийг яаж тэр төсөөлөн бодох ур чадварыг сайжруулж чинь, яаж тэр бүтээл сэтгэлгээг нь хөгжүүлж чадж байгаа нь айгүй анзаарсан байхгүй. Тэгэнгүүт энэчнээсээ яангууд нөгөө үгийн баялаг айгүй сайжраад эхэлдэг. Хүүхэд нөгөө ингээд яг ингээд төсөөллөөрөө ярьж агаад тэр нь ингээд зүг олж чаддгүй тохиолдол их айгүй байдаг. Одоо жишээ нь муурны ус мүс гэл те ярангууд нөгөө тэр чинь одоо зориултын нөгөө fur гэж хэлэх хэрэгтэй ч гэдэг юм уу те ингээл тэр чинь тэгдэг шүү гэл нөгөө ингээл яриад үгийн баялагын сайжруулахад ч гэсэн айгүй нэмэртэй байдаг. Тэгэхээр асар их нөгөө тийм ур чадваруудыг зөвхөн энэ Vivian Pally-гийн аргаар өгж болж ирснийг би зөвөр нүдэрээ хараа. Тэгээд одоо яг цэцэрлэгийнхаа хүүхдүүд дээр бас энэ аргыг нэлээд хөрхөн баг-багаар хүүхдүүдэд бэлдээд одоо яг манай хүүхдүүд айгүй хөрхөн зохиолууд ярьдаг, айгүй нээлттэй болоод эхэлсэн учраас яг одоо энэ Vivian Pally аргыг хэрэгжүүлэх гээд байгаа. Одоо ер нь аргаа хэрэгжүүлэхээс өмнө бэлтгэл шаардлагатай гэдэг хэлжсэн чинь тэгээ шууд storytelling буюу энэ үлгэр хүрнэх, үлгэрийг жүжиг тоглохын аргыг хэрэгжүүлэхийн өмнө жоохон бэлтгэл хэрэгтэй. Тэр нь та цэцэрлэг дээрээ сая сонсогчтой мэдээлэл болгоход тэгэхээр бид нэр өмнөх дугаар дээр ирсэн болохоор сая дурдсангүй. Уянгаа маань Улаанбаатар хотод Our Story нэртэй бас юм цэцэрлэг нээсэн. Бидний түүх гэдэг нэртэй надад айгүй гоё санагдав. Нэрэл хүүхдүүдийн түүх тэр цэцэрлэгттэй хамтын түүх эхэлдэг сайхан газар. Тэгээ энэ цэцэрлэг дээрээ та 9 сард ирээд байгуулад яг энэ Vivian Pally-гийн аргыг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангасан гэж ярьжсэн. Тэгээ бэлтгэл хангана гэдэгтэр юу бай? Бас монгол хүүхдүүд бас тодорхой хэмжээнд өөр байсан уу? Манай цэцэрлэгийн хувьд болонгууд яг нөгөө англи хэл дээр яг бүх хөтөлбөр үйл ажиллагаа нь явагддаг. Тэгээд монгол хэл дээр давхар яг туслах хэл болоод ингээд аль аль нь зэрэг явдаг цэцэрлэг байгаа. Тэнгүүд нөгөө олон улсын хүүхдүүд монгол хүүхдүүд маань холилдсон. Тэнгүүд нөгөө нэг тэнд чинь монгол хүүхдүүд англи хэл мэдгүй, англи хүүхдүүд монгол хэл мэдгүй байгаа учраас бэлтгэл ажил айгүй шаардсан байхгүй юу. Тийм. Тэгэхээр нөгөө одоо энэ Vivian Pally-гийн аргыг хэрэгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд нөгөө түрүүний хэлснээр багш маань зөвхөн ном харуулад унших биш, гоё хоол идэж яхад ингээл хөрхөн те тайх гоё үлгэр ярьж өгье гэж байгаа те. Ингээд ямар ч гэсэн аман үлгэр бас байж болдог гэл. Эхлээд нөгөө тэдний мэддэг үлгэрийг ярьж өгнө те. Номноос яг уншсан үлгэрээ давтаад багш амаараа ярьлаа. За тэгээ амаараа ярьсныхаа дараа дараагийнх нь удаа ингээд багш зүгээр өөрөө зохиож ярина. Би та нарт өөрөө нэг өөр гоё үлгэр захиагаад ярьж өгье за гэж байгаа л тийм ингээд бэлтгэлүүдээ ингээд хангаал тэнгууд нөгөө манайх чинь нөгөө холимог настай анги 2-5 настай хүүхд хамт байдаг. Юу нэг ангида? Нэг ангида. За энэ бас өөрөө санаа айгу учиртай. Тийм тэгээд нөгөө 2 настай хүүхдүүд чинь болохоор төсөөлөн бодох чадвар нь хөгжөөгөө байж идэг. Нөгөө өөрийнх нь угаасаа л хөгжлийнхэн төвшин яг ингээд төсөөлөд ингээл юм ярангууд ингээл гайхаал ингээл нөгөө дандаа бодит ингээ сенс юм хийдэг хүүхдүүд чинь тэгээ төсөөлөн бодох чадвар нь хөгжөг өгдөг учраас одоо 3 4 5 настай хүүхдүүд дээр илүү түлхүү энийг хэрэгжүүлэх нь зөв байгаа байхгүй. Тийм тэгээд ингээд нөгөө багш нь ярьж өглөө тэгээд тэрийг ингээ хөрхөн нөгөө манайх чинь бас бамбуугийн драмын хөтөлбөр явдаг. Тийм тэгэхээр драмын хөтөлбөр дээр нөгөө хүүхдүүдийг эхлээ бэлдэж байгаа байхгүй. За тайзан дээр гарахад бие чөлөөтэй авч явах, нээлттэй байлгах тий. Тэгээд нөгөө нэг заримдаа бас нөгөө гарын нөгөө паппууд хуруу гарын одоо хүүхэлдэйнүүд ашиглаад хүүхэлдэйн театр шүү дээ. Хүүхэлдэйн театр тийм тэгэхээр нөгөө хүүхдүүд гараад шууд жүжиглэхэд хэцүү байдаг байхгүй. Тэгэхээр гартаа ямар нэг юм бариад тэрийгэ харангаа ярахад бас арай биеийн сулардаг ч гэдэм үү. Тэгэхээр ингээ нөгөө нэг тэр хүүхдэд чи асар их бэлтгэл явагдаад байхгүй. Тэнгүүд одоо Vivian Pally-гийн ингээд юмнуудыг ингээ ярангууд би нэг тийм яриа гэл ийм яриа гэл. Гэхдээ манай хүүхдүүд нөгөө манай хөтөлбөрөөр явж байгаа учраас нөгөө өөрсдийнхөө сонирхлыг ингээ дэмжиж өгдөг учраас өдөр алгал ингээл нэг хөөрхөн сэдв яриад тэгээд нөгөө манай нэг хүүхэд айгүй их тийм нөгөө сансар ахтаргууд дуртай. Тэгээд манай анги дотор нэг харанхуй өрөө хүртэл ингээд сансар ахтаргуу өрөөгөөр болгож хувиргаж өөрчлөөл тэгээл нөгөө пуужин ингээл тэгээ хөөрж байгаа байдлын дуу чимээ гаргаал тэгэж нөгөө яг сонирхолтой суурилж тэгээ тэрнээс чинь дамжуулаад тоог нь заачж байгаа тий шин үеийн баялагийг нэмжиж байгаа хоорондоо яаж хамтарч ажиллах уу багийн ажиллагааг нь хийчихэж байгаа тэгэхээр нөгөө нэг юм тогтсон одоо пуужин гэдэг сэдв болвол бид нэр ингээл бичээл жилийн өмнө төлөвлөлөө хөтөлбөр оруулна гэдэгхгүй ш. Тэгдэггүй ш тэ. Тэгэхээр яг тэр аягүй тийм учиртай байгаа байхгүй. Хүүхэд өөрийнхөө сонирхсан сурсан одоо манайны хүүхэд динозаврт амар дуртай тэ. Тэгэхээр динозаврт байгаа дуртай хүүхдүүд тэгвэл өөрийнх нь дуртай динозаврыг нийлүүлж байгаа тоо заадаг ч юм уу тэ. Тэгэхээр тим юмнууд дээр ингээд суурилж заах нь хүүхэд өөртөө амар сонирхолтой байдаг учраас одоо Vivian Pally-гийн энэ аргыг хэрэгжүүлэхэд ч гэсэн яг өөрийнх нь дуртай сэдв энэ одоо хүүхдээ мэдсэн юм чинь чи сансар ахтаргын талаар нэрээ чи түрүүн лагт ярьж байсан ш
тэрнийхэн талаар ярий. Одоо юу сансарт хідүүлээ нисэх чинь гэдэг юм уу. Ингээл нэг жоохон өдөөж хөхөд хүүхэд ингээл амар яриад эхлэн. Тэр энэ хоёлаа ярьсараа яг түрүүний подкаст эхлэхэд ярьжсэн inquiry based emergent curriculum буюу хүүхдийн асуулгаар хөтлөгдсөн, өдөөгдсөн одоо бий болох одоо шинээр дандаа үүсч бий болох хөтөлбөр. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол одоо жоохон би өөрийнхөө ойлгож байгаагаар тайлбарлах юм бол тий та бүхэн ингээд хөтөлбөрийг энэ өдөр тийм агуулга үүснэ. Энэ өдөр ийм хийн гэхээсээ илүүтэйгээр хүүхдүүдийн ховор чадвар, сонирхож байгаа сонирхол, дуртай байгаа зүйлийг харж агаад хөтөлбөрөө баяжуулаад бүр өрөө тахмаа хүртэл өөрчлөөд явд юм байна тийм үү? Тий. Өрөө тахмаа ч гэсэн өөрчлөх нь бол асар чухал нөгөө орчин чинь өөрөө 3 дахь маш гэж явдаг учраас яг одоо бид нар чинь тэр нөгөө харах өрөө маань бол уг нь бол манай хүүхдүүдийн унтдаг. Гудас нөгөө ордны даунуудыг нь хадгалдаг өрөө байсан байхгүй юу? Тэнгүүд нөгөө хүүхдүүд маань тийшээ ороод нөгөө хөшгийг хаагаал тэнгүүд нэг харах хаалал тэгэл тэн дээр ингээл нэг юм ганцаараа байх орчин дуртай хүүхдүүд бас байдаг ч тийм ингээл нэг тий ордог тий ордог нэг нуугддаг гэсэн. Эхлээд тийм өрөө байсан бид нар тэнгүүд нь тэрийг ингээд гоё тайван орчин тий ганцаараа байх орчноор бүрдүүл засчихсан. Тэнгүүд тэгэл байжсэн чинь нөгөө пуужин яриад ингээд гэсэн чинь нөгөө харанхууд те сансарт байгаа мэдрэмж төрүүлэхийн тулд сансар окторгуу гаргийг тэр өрөөгөө чимээл те тэгээд ингээд өрөөнүүдөө хүртэл байнга манай тавилгууд хүртэл ингээд байнга зөөвж болохоор нэг тийм сет одоо байрнаас хөдөлж болдоггүй тийм тавилга огт байдаггүй. Тийм өрөөг нь харсан том заал тэгээд энэ тэндээ янз янзын зүйлтэй тэгээ хөдөлгөж болдог. Тэгээд энэ дэр бас яг манай хүү Америкт цэцэрлэгт явсан айгуу азтай нэг жил ингээд цэцэрлэгт явж үзээд тэгээд манай хүү чинь орж ирээл сүлдээ нэг хэдэн сар басна 70 амтнд дуртай болсон чинь ерөөсөө нэг баг бид нэр 70 амтыг авч өгч амжааг байсан чинь цэцэрлэг нь амар олон 70 амт авчираад тэгээ хамгийн гоё юм нь нөгөө дандаа усаар тоглоод зогсоод идэг байсан чинь нэг удаа очсон чинь усан дотор нь цэнхэр өнгийн хүнсний бодог хийгээд усын цэнхэр болгоод тэгээ манай хөө ocean гэдэг нөгөө далай гэсэн зогсож исэн тэр нөгөө хүүхдийг тэгэж их хайрлж хүндэлж тэр дуртай зүйлийг дэмжиж тэгээд багш нь шоолоод байсан бохгүй бид нар одоо танаа өгөөс болоод нөгөө усны ширээ гэж цэцэрлэгүүдээр аявих байдаг дулаахан можууд те тэгээ энэ усны ширийг хураахаа болцоо өдрөө болгон тоглуулж байгаа гэ те тэгэхэд яшиг тэр чинь бас бөөн заваарлахгүй ер нь бол те ингээл асгаал цутгаал тэгэхэд гүг энэ хүүхдийн хамгийн дуртай зүйл учраас бид нар энэнийг бол ингээ баг байнгын байлгаж байгаа гэдэг ч юм уу яг энэ манайхан бол манай цэцэрлэг бол тэгэж айгу inquiry based гэж бүр хөтөлбөр гэж манайх яг ийм хөтөлбөртэй гэж явдаг юм билээ шүү дээ Америк цэцэрлэгүүд чинь те яг тэр тал дээр бас яг нөгөө босод цэцэрлэг яг энэ боловсролын байгууллагууд бас эцэгчүүдэд хэлэхэд ч гэсэн яг нөгөө хэтэрхий одоо 10 жилийн сургалтад Кембриж хөтөлбөр, IB хөтөлбөр ч гэдэм үү те эсвэл цэцэрлэгүүд маань ингээл Монтессори сургууль хүртэл байна штэ те. Ингээд нэг хэтэрхий тэгж битээ баригдаасаа тэр бол нөгөө тодорхой хэмжээнд тэмцэнээс хэрэгтэй байгаа зүйлийг хэрэгжүүлээд тэгэхэд орчин үеийнхээ хөл нийцүүлээд магадгүй тэр одоо Монтессори, Reggio Emilia одоо энэ Waldorf эдгээр чинь тухайн цаг үедээ яг тухайн одоо нөгөө гаргаж исэн шинээр үүсэж явах үе моментуудад нь тааш тохирж исэн л хамгийн одоо цохимжит арга зүүнүүд л байсан байгаа штэ. Тэгэхээр тэр бол мэдээж ингээд нөгөө цаг хугацаа өнгөрөх явцад бүх юм өөрчлөгдөж байгаа юм чинь тэр юмнууд ч гэсэн өөрчлөгдөх ёстой байхгүй. Тэгээ тэр утгаараа бид нар одоо яг энэ асуултаар бий болох хөтөлбөр дээрээ Монтессориг хэмжиж ашиглаж гин хэрэгтэй зүйлсийн те Waldorf-ийг ч гэсэн ашиглаж гин Reggio Emilia-ийг ч гэсэн ашиглаж гин энэ бүх одоо энэ арга барилуудыг бас эцэгчүүд маань тодорхой хэмжээнд судлаад ойлгоод тэгэхгүй нөгөө нэг хэсэг ингээл нөгөө Монтессори гэл нэг те олон нийтэд зүгээр ингээд нэр нь айгуу сайн сонсогдсон айгуу сайн хөтөлбөртэй гэл бодчихгонгууд л за Монтессори л хөтөлбөр айгуу сайн байна гэж бодчихдог. Тэгээ бусдын судлаагүй байж идэг. Тэгэхээр тухайн яг өөрийн чинь хүүхдэд яг өөрийнх нь уур чадвар сонирхолт нь өөрийнх нь өгөгдөлт нь ямар хөтөлбөрийнх нь юу нь хамгийн зөв байгаад байгаа тэрийг нь бас айгуу анзаарч ойлгож сонсч иж тэр нөгөө дараагийнхаа сонголтуудыг сургууль цэцэрлэгийн сонголтуудыг их айгуу чухал. Тэгээ тэр утгаараа нэг нь баригдахгүй байх нь манай цэцэрлэгийн одоо амар том гол бас зорилго байгаа байхгүй юу? Философи явж байгаа тийм ээ. Тэгээ сонсогчдаа бас мэдээлэл хүрэхэд Монтессори хөтөлбөрийг бол анх Марио Монтессори Италийн боловсрол судлаач бас нэлээд тухайн үед ер нь Монтессориг гарч ирэхэд бол их боловсрол судлаач нар эрэгтэй хүмүүс байсан билээ. Тэгээ Марио Монтессоригийн тухай саяхан нэг өгөөдөл нийтлэл New York Times дээр гарсан байсан. Анх гарч ирэхдээ
Ерөн тэр дээр үед ингээд боломжтой айлын хүмүүс нь сургуульд орчдөг. За бүр сүүл рүү цэцэрлэгт хамрагдаад эрт үеийн боловсрал авчдаг тий. Цэцэрлэгт орхосоо ч юм уу 0-2 наснда эцэг ихээсээ болон хасрагчаасаа нөгөө одоо Европын чинэлэг айлууд чинь хүүхэд хардаг хүнтэй тий. Тусгай ингээд ер нь их боломжтой айлын хүмүүс бага наснаас чанартай боловсралыг олж авд юм байна. Тэгэхээр яаж орлого буурай айлуудын өрхийн хүүхдүүд 0 наснаасаа 2 наснаасаа өөрийгөө сургаж сурах вэ гэдэг энэ чиглэлээр аяг судалсан байлээ. Тэгээд тэр нийтлэл дээр юу гэсэн байсан бэхээр хамгийн анх ингээд хамгийн боломж муутай хүүхдүүдэд зориулж гарсан хөтөлбөр дэлхийд даяар ингээд одоо муухайгаар хэлэхэд жоохон попрод тэгээ юм чинэлэг хүмүүсийн хувийн сургууль цэцэрлэгийн хөтөлбөр болоод хөгжчихсэн өөрөө нэг юм жоохон буруу явцсан. Яагаад гэхээр анх философи нь бол арай өөр зүйл байсан шүү те. Эргээд Монтессори цэцэрлэгийн бол бүр Монтессоригийн өөрийнх нь философи бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бие даан өөрөө өөртөө өөрчлөх чадварыг сургах замаар бие даасан хүн болгож төлөвшүүлэх тухайн хүмүүсийг нийгэмд хичнээн хөгжлийн бэрхшээлтэйгээс үл хамааран бүрэн дүр оролцох эрэхтэй ёстой хүмүүс гэдгийг хүмүүст ойлгуулах нэг тийм маш том философи байсныг одоо яг ингээд би Монголд ирээ Монтессори цэцэрлэгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхд авах гэхээр бид нар тусгай цэцэрлэг биш ээ гэж хэлж байгаа байхгүй. Тэр өөрөө нэглийн нэг аутизмтэй хүүхдтэй хүний хувьд бол ингээд та нар Монтессорийнхоо номыг яг уншиж үзсэн үү тий? Яг бичсэн зүйлийг нь бичвэрийг уншсан уу? Зэрэгээр энэ хүүхд хамгийн тохирогтой. Яг манай хүүхдэд энэ хэрэгтэй байхгүй гэдэг. Би ягаад их Монтессориг хэрэгжүүлж гисэн бэ гэхээр нэг тэр нөгөө нэг өөртөө өөрчлөх чадварыг хүүхдэд багаас нь сургаа өөрийг нь сурах гэдэг тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан арга зүй маш их зүйл Монтессоригоос гарсан. Хоёрт нь болохоор бүтээх үе буюу гараараа юм бүтээх хийх төсөөлөн бодох чадварыг айгүй их чухалчилдаг байсан судлаач. Тэгээд нэг ийм хөтөлбөр байна. Манайхан бас нэг Монтессоригийн талаар заримдаа надаас асуудیں۔ Би энэ дугаараар дамжуулаад хэлчихье. Валдорфыг бол харцсангуу жоохон залуу эцэг их жоохон мэдэх бах. Монголд одоогоор яг Валдорф сургууль цэцэрлэг байхгүй. Гол концепц бол ер нь хүн байгальтайгаа их ойрхон, юм чөлөөтэй, задгаа сэтгэж тэ их байгальд их хайртай хүүхдүүдийг бүтээх. Тэгээд яг энэ хөтөлбөр бас зарим талаараа Монголд өнөөдөр малчны хотхон дээр очиж бид нар Валдорфоос жоохон санаа аваад малчин хүүхдүүдийг гэр гэрт нь хотон дээр нь өсгөх боломж бас байгаа байхгүй тэ. Тэгэхээр бид нэр уянгагийн хэлдгээр нэг хөтөлбөрт баригдахаасаа илүүтэйгээр олон өөр хөтөлбөрийн манай нөхцөлд юу таарах юм? Манай нөхцөлд юу хийвэл хүүхдүүд мань хөвчүү гэж бодморч шиг. Яг үнэ тийм. Тэгэхээр манай яг цэцэрлэгийн хувьд ч болохоор яг тэр хэрэгтэй байгаа зүйлсийг нь яг хүүхдүүд дээрээ сурлаад харангууд одоо гадаа айгүй их байх дуртай айгүй юм сониуч гээл нөгөө жижиг шавж хорхоонууд харах гал оролцдог тийм хүүхдүүд жишээ нь байх жишээний тэнгүүд бидний хувьд олонгууд нөгөө сар болгон forest school буюу ойд одоо сургалт хөтөлбөрөө явуулах тийм өдөр гэж байдаг. Тэгэхээр бид нэр ой дотор яг түрүүний хэлдгээр нөгөө Валдорфын арга зүйг ашиглаад байгальтайгаа яаж ойрхон байх вэ? Байгаль их дэлхийтэйгээ одоо тусдаа зүйл биш. Бид нар харин байгальынхаа нэг хэсэг. Тэ бид нар чинь хамтдаа энэ одоо нэг юм cycle буюу нэг одоо цикл дотор байгаа гэдгийг ойлгуулах хэмжээнд тэгээд амьтад энэ ургамал юмнуудаа хайрлаж хамгаалах одоо нөгөө сүүлийн үед чинь боловсролын салбарч угаасаа нөгөө цаг уурын өөрчлөлтийн хөтөлбөр маш их эрчимтэй орж эхэлж байна. Тэгэхээр тэрийг чинь жинхнээсээ яг энэ бага насны хүүхдүүдэд ойлгуулад хогоо ангилах тий хог хайж болохгүй байгальтайгаа ойрхон байх юм чухал гэдэг имийг багаас нь өчөх юм бол ингээд насан туршийн боловсрол болж байгаа хгүй тий бүр аль хэзээ 10 жилд нь том анги заах биш тий тэгээ тэрийгээ айгүй бас л нөгөө хүүхдүүдийн сонирхолтой нийцүүлээл өөрөх нь байдлаар заачиж байгаа. Reggio Emilia-гийн хувьд болонгууд Loris Molecus гэдэг эднэр тэгээд өөрөө чи яг хэлсэн үнэн байхгүй юу? Бүх одоо яг энэ арга зүй юунууд чинь дандаа одоо юу Reggio Emilia Waldorf чинь дандаа нөгөө дэлхийн 2 дугаар дайны дараа дандаа бас нөгөө нэг нөгөө өмчөө хүүхдүүд боломжгүй одоо маш их нөгөө хамаг юм алдсан ээж аав нар ажилтныг одоо бүр гэх юм уу те ээж аав нар сэтгэл зүйн маш их дарамтны дараа те тэр хүчирхийллийн дараа одоо хүүхдүүдээ те өсгөх те хүүхдүүдээ яах вэ одоо тэр нэг Waldorf Steiner гэдэг те Rudolf Steiner гэдэг чинь бүр Австри хүмүүртлөө Германы нэг тамхины үйлдвэрийн дарга нь Штайнер зүгээр манай ингээд үйлдвэрийн ажилчдын хүүхдүүд ингээд орхигдоод ингээд хар хүн байхгүй байгаа даа чи нэг манай үйлдвэрийн хажууд нэг цэцэрлэг нэгэд өгөөч гэл те тэгээд нэг ийм хүмүүс зориулт бүгдээрээ яг тийм байж итэл одоо тэгсэн чинь Америкт бол Монтессори хамгийн өмнөд цэцэрлэг те Reggio Emilia гэмэд хамгийн одоо орчин үеийн шин цэцэрлэг болгон Reggio Emilia бас айгүйх ярьдаг болцсон байж гин гэдэг юм уу.
Тэгэхээр яг нөгөө хэрэгтэй зүйлүүдээ ингээд аваад байх нь айгуу чухал. Режи Эмилигийн хувьд болонгод бидний хувьд нөгөө хүүхдийг яг сонсох, ойлгох, хүндлэх тэгээ нөгөө нэг 100 хэл гэж байдаг гэд яриад байдаг. Тэгээ тэр 100 хэл гэдэг одоо агуулмж ойлголтыг нь бас түгээх гэж оролдож байгаа. Дээрээс нь Режи Эмилигийн хувьд нөгөө documentation гэж яригддаг. Одоо баримтжуулалт манай багш нар чинь нөгөө нэг өдрийн ажиглалтаа хийгээд ажиглалтаа баталгаажуулж баримтжуулах цааснаар бичдэг имийг одоо илүү хүүхдэдтэй буюу багш нар өөрсдөө эргцүүлэн бодох боломжийг олгодог тийм бас арга гэх юм уу. Тэр одоо аргыг бас бид нэр цэцэрлэг дээрээ хэрэгжүүлж гин. Монтессоригоос болохоор бас бие даах, хоолоо идчихэд өөртөө хүүхдэд хоолныхаа аягийг тавыг угаах, өөртөө үйлчлэх чадвар, тэгээд хоолоо бас өөртөө хийх тав дээр болох манай хүүхдэд бас өөрхөн өөртөө тийм тоочийн хичээл орчдог. Тэгэхээр тий амар цэцэрлэгийн амар рекламад байгаа шиг болчих үү дээ. Яг нөгөө тийм под тийм дугаар болчих үү дээ. Шин юм хийж байгаа хүмүүс яагаад тэр шин аргаар хийж ийнэ вэ гэдгийг би хүмүүст айгуух танилцуулах хүсдэг. Одоо жишээ нь манай хувийн сургууль цэцэрлэгүүдийг юу гэдэг те ингээд янз янзаар нийгэмд ярьдаг. Гэхдээ энэ хүмүүс чинь боловсролын инновацийг оруулж ирдэг хүмүүс. Шин санаачлах хэрвээ бид нэр хувийн сургууль цэцэрлэг байгуулахыг 30 жилийн өмнө зөвшөөрөг байсан бол өнөөдөр манай боловсролын тухай ойлголт яг 90 оны дээр гацчих байсан байхгүй тийм ээ. Нэг багш 20 хүүхдийн өмнө зогсоол юу хийх ёстой бүгдийг хэлж өгөөл өндөр зохион байгуулалтаар нэг хүүхэд илүү хөдөлгөөнгүй явах ёстой гэдэг зүйлийг чинь гарч энэ оюуны тис өөр талбарт орж ирээд бид нар чинь хүүхэд хөгжил шал өөр юм байна. Бид нар хүүхдээ сонсох ёстой юм байна гэдэг чинь хүртэл шинэ концепц гэхгүй юу? Ер нь бол тийм ээ. Тэгээ яг энэ шинэ бичлэгийн бэлэлд яг манай уламжлалт Монгол уламжлалт одоо энэ хүүхдийг өөр нь хөгжүүлэх шавь төвтэй сургалтын арга гэдэг яг ингээ уншсан чинь бүр хан цав нийлчихэж байгаа байхгүй хамгийн сонирхолтой нь яг яалтч хизээ хаанаас ямар философи гарч ирсэн гэдэг бас ямар хүн зориулсан гэдгээс хамаарат өөр зүйл байгаа ч гэсэн манай Монгол уламжлалт одоо хүүхдийн бага насны хүүхдийг одоо нөгөө 3 хүртэлх насны хүүхдийг хаамид хөндлөж гэдэг байгаа байхгүй тий. Тэгээд нөгөө жоохон том болонгод харц мичд зарж гэдэг нь болохоор юм хийлгээд сурган дээр нөгөө зодод занчаад байх биш. Яг ингээд ажилд сургая. Энэ хүүхдүүдийг одоо 7 хүрэх гэж байгаа хүүхдийг зүгээр суулгах биш юм хийлгээ өөртөө үйлчлэх сурах гэдэг. Эдгээр нь ингээд хэлж байгаа хэлбэр, гарч ирж байгаа хэлбэр өөр боловч цаад философи нь айгүй ижилхэн юм билээ л дээ. Тэг яг одоо нэг ийм цоошин хөтөлбөр оруулж ирээд манай аав ээжүүдэд ийм шин юм авчирхаар бас эцэг эхчүүд маань яаж хүлээж авч гин хүндрэл бэрхшээлүүд байсан уу? Эсвэл одоо ер нь эцэг эхчүүд маань үр дүнгийг харж гин үү? Манай цэцэрлэгийн үед бас нөгөө эхлээд ч нөгөө шууд нэг амар international kindergarten мардан гэж нэрлээгүү. Зүгээр цэцэрлэг байсан чинь айгүйх гадны хүмүүс манай хөтөлбөр одоо манай одоо философи те зарчмуудыг аюу сайн ойлгоо тэгээ айгүй гадны хүүхдүүд бараг 60-70% байна уу. Тэгээ бас дээр нь сонсогчтой хэлэх нь бодоод үзэх юм бол бид нар маш гадны хөрөнгө оруулалт авч хөгжих орон. Гэтэл тэр хүмүүс хүүхдээ аваад ирэхээр англи хэл дээрх цэцэрлэг маш цөөхөн. Тэр энэ хүмүүс эргээд бас манай ус хөгжөхөд энэ гадаад хэл дээрх цэцэрлэгүүд бас байна гэдэг маш том давуу тал болт юм билээ. Яг үнэ тий. Тэгээд Монгол эцэгчүүдийн хувьд болонгууд яг нөгөө өөртөөхөө хөтөлбөрийг танилцуулаад ингээ яхаар бас төдийлөн яг нөгөө шууд эхлээд ингээд мэдхгүй хүмүүс орж ирээд танилцъя гэж цэцэрлэгт орж ирээд ойлгодгоо. Тэгээд хэсэг хугацааны дараа одоо манай явуулж байгаа хүүхдүүд эцэгчүүд аягуусан ойлгоод тэгээд ийм байна гэд бас хүүхдүүд дээрээ үр дүнгийн аягуусан хараад илүү нээлттэй илүү өөрхөн бодлыг чөлөөтэй илэрхийлдэг. Тэгээд хамгийн гол юм чинь бас нөгөө цэцэрлэг дээр чи яг нөгөө суур одоо хүнтэй харьцах харилцаа тий нөгөө аяг тавга угаахаас ахуулаад бие даах чадвар маdur гэдэг чинь аягүй чухал шүү дээ нөгөө зөв зуршлууд тийм тэднийг суулгаж өгж байгаа. Тэгээ тэр чинь хамгийн гол нь бас суулгахтаа шууд загнаад авах биш яг л бас өөртөө нь ингэж ивэр сонирхлоор нь дамжуулаад байгаа л айгүй тийм өөр байгаад байгаа. Тэгээ манай гол бас нэг онцлог ерөөсөө л яг нөгөө драм урлагаар дамжуулж зөвхөн драм биш хөгжмийн хичээл орж ийн. Тэгээд дуу хөгжим тэгээд ангидаа бас төгөлдөр хууртай. Тэгэхээр яг нөгөө амьд хөгжим юмнууд айгүй чухалж авд үздэг. Тэгэхээр тэр талаасаа бас нөгөө яг нөгөө сүүлүүдээр одоо зүрх сэтгэлийн боловсрал тий яг тэр тал дээрээ илүү хүүхдүүд маань яг одоо эрүүл бий болж байгаа юм болов уу гэж хараад байгаа. Хитэх нөгөө манай цэцэрлэгч байна уу сургуульч байна уу гэдэг академик
гэдэг зүйлийг л одоо хамгийн чухалчж авч үзээд байдаг шүү дээ. Манай хүүхэд цэцлээсээ одоо 5 настай байхдаа баг уншиж бичиж сурсан байх хэвээр. Яагаад гэх юм бол сургуулиуд нэгдүгээр ангид ороход одоо манай хүүхэд одоо хүүхдүүд баг тийм болцсон байгаа учраас хоцрогдмооргүй байна гэдэг шаардлага тавиад байгаа боловч энэ ухтган ойлголт өөрөө асар их тэр хүүхдийг доторх тэр нөгөө ертөнцийг баг багаар ингэж одоо хааж байгаа байх магадлал өндөр байгаа учраас ямар одоо золиосоор та нар ингэж академик гэж хийдэг эрд өгөх гээд байгаа гэдгийг бас бодвол штэ тий. Магадгүй тодорхой хэмжээний хугацааны дараа бас өөрчлөлт явагдаад үнэхээр 4-5 настай хүүхдүүд сурах шаардлагатай уншиж бичих шаардлага үүсэж магадгүй л дээ. Гэхдээ яг өнөөгийн нийгэмд бол эсэргээрээ нөгөө сэтгэл зүйн боловсролчин номер 1 тавигдаад байна шүү дээ тий. Илүү хүнийг ойлгодог, харилцаа өөрийгөө ойлгуулждаг, хүнийг ойлгочдаг тийм хүмүүс чинь одоо илүү нийгэмд айгүй чухал болчиход байна шүү дээ. Яагаад гэх юм бол ирээдүйд ямар мэрэгжилтэй одоо ямар ажлын талбарууд бий болох нь айгүй тийм ойлгомжтой болчихлоо шүү дээ. Тийм. Тэгээ би бас нэг одоо ингээд 80-аад оныхан ч аав хүүхдүүд нь том болж байна те. Одоо манай найзууд 90-аад оныхан хүүхд аав ээж болоод өөртөө ингээд уцшаа болоод эрэлхийлж байгаа зүйл нь айгүй сэтгэл зүрхний боловсрол. Хүүхд маань сэтгэл хөдлөлөө мэдэрч ойлгож, удирдах, зөв илэрхийлж чадж гинэ гэдэг дээр айгүй ач холбогдол өгöd. Тэгээ би жоохон гайхгүй юу. Тэгээ ингээд нөгөө судлаач хүн чинь яагаад энэ гинт хаанаас ийм том давалгаа үүсч вэ те. За яг нэгт мэдээж интернетээр ингээд маш их агуулга гараад соёлын хувьд бид нар ч холбогдчихж байгаа. Тэгээ хоёрт сүүл манай нэг танил түүхч антропологч хүн айгу сони юм ирсэн байхгүй надад. Тэр яасан гэхээр энэ социализм норж унах үед ийм хуучны социалист орнууд USSR орнууд гэж ярьдэн шүү дээ. Энэ орнуудад эрэгтэй хүмүүсийн ингээд эрт нас барах хэмжээ нь бараг ингээд дайны үеих шиг хэмжээ маш ихээр нас ордог гэсэн гэж байгаа байхгүй цаг бусаар гэсэн үг шүү дээ тий. Тэр ингээд нөгөө бид нар хүйтэн дайн гэж ярьдаг тий. Энэ цаг үед улс төрийн нөхцөл байдлаас хамаарат 80 90 он ер нь бол монголчуудад их хүнд үе сэтгэл зүйн хувьд маш хүнд үед байсан. Тэр үед өссөн хүүхдүүд нь өнөөдөр яг нөгөө хамгийн хэрэгтэй зүйлээ ингээд сэтгэл зүрхээр мэдрээд хүүхдэд тэрийг өгөх гээд одоо яг миний эргэн тойронд бол ерөөсөө хүүхдийг багтныг академик гэхээс илүү одоо нэг юм нийгмийн сэтгэл зүйн өөрчлөлт гарчиж гэж би харж байна. Ямар ч эцэгтэй яриад. Гэхдээ бас нөгөө талаараа нэгэн тогтцсон боловсролын систем нэгдүгээр ангид ийм хэмжээний шалгалт өгч тэнцэхстэй шүү гэсэн зүйл маань бас жоохон өөрчлөгдөхгүй бол эргээд нөгөөний хүүхдээ дураар нь сайхан өсөхгүй ингээд ийгэжсэн хүмүүс маань 5 настайд нь яг гинт пал гэж явж байгаа байхгүй. Тийм яг үнэ. Би нөгөө бас яг судалгаа гинт санчлаа. 2017 оны үед чинь дэлхийд жилд 800 мянган хүн би амиа оролдог. Тэгэхээр тэрийг ингээд бодонгууд хэд байлаа 4 секундэд их хүн болгоо амиа оруулж байгаа хгүй. Тэгсэн чинь өмнө нь холонгууд 2010 оноос өмнө дандаа ахмад насны хүмүүс амиа оруулж исэн болвол одоо энэ судалгаагаар 15-аас 29 настай хүмүүсийн амиа орлох байдал улам ихсэн. Тэгээ амиа орлох шалтгааных нь хамгийн том шалтгаан нь одоо яг нөгөө стресс, сэтгэл зүйн одоо эрүүл мэндийн тэ одоо сэтгэл зүйн асуудлаас болоод л ингээд яагаад байгаа. Тэрнийх нь бас яагаад сэтгэл зүйн муудаад байгаа. Яагаад стрессээ, депрессэд байгаа гингүүд нөгөө нэг сургуулийн орчин, академик хийх нүддэг, хийх нөгөө шалгал шүүлэг авдаг юмнаас болоод тэрнээсээ ингээд бүр ингээд айцтай болоод стресс, депрессэнд орсоор агаад одоо тэр амиа орлох хүрч байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яг юу игээд байна те. Яг үнэ. Уг нь бол боловсролч нь бол хүнийг яг өөрийг таних, өөрийгөө тэр нээж олох энэ одоо нийгэмд аягүй тийм аж аргалтай сайхан амьдрахад л одоо тэр хүнийг бэлтгэж юм одоо чиглүүлж туслах хэвээр байтал эсэргээрээ бүр ингээд амиа орлох төвшөнд наваачсан байхгүй. Манай боловсролын тодорхой ийм систем явсаар агаад Японы жишээ чинь тийм шүү дээ тий шалгалнаа тэнцэж чадахгүй бол бид нар ингээл амар лаг бэлддэг гэдэг гэтэл тэр ганцх тэр хүний аваа одоо бүтэн амьдрал нэг шалгалтаар тодорхойлогдчихдаг бол бас айгүй харамсалтай гонигтай тий ингээд авах зүйл байна нийгмүүдээс бас авахгүй ч зүйл байна бид нарт өөрсдөө сайхан тий ингээд Монголд чинь бас айгүй сайхан нуруу тэнгэр амьдрдэн шүү дээ бид нар чинь тий өөрсдийнхөө юмдаа эзэн болоод тэгээ өнөөдрийн дугаартаа бид нар ингээд сургуулийн өмнөх боловсрол гэдэг талаар да тэрэн дотроо Vivian Paley гэдэг судлаач одоо мундаг том хүн байсан бэлээ. Энэ хүний storytelling, story acting буюу үлгэр хөөрнөн өгүүлэх, жүжиглэн тоглох аргыг ашиглаж хүүхдийн бүр бичиг сурах процессыг хүртэл дэмжих талаар мөн хүүхдийн өөрийнх нь сонирхлоор дэмжин гардаг сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн талаар уянгатайгаа ярьсан. Тэгээд яг нэвтрүүлгийн төгсгөл танд бас эцэг эхчүүд сонсогчдоо зориулж хэлэх 3 одоо зүйл байна уу? За эхний дугаар дээр чи бас ингэж асууж илээ.
Асууж байгаагүй. Нэг юмаа давтаад хэлчихээ. Давтаж хэлж болно шүү дээ. Ингээл мянга хэлж ийж л ер нь те. Тэгээ хамгийн түрүүнд миний ерөөсөө хэлээд байдаг багшч байна уу, эцэг эхчүүд ч байна. Хамгийн гол юм л ерөөсөө л хүүхдээ ажиглах, сонсох. Тэр бол амар чухал. Бид нар нөгөө хүүхдээ ингээл хит их нөгөө тренд болсон бүх хүүхдүүд төгөлөр хорсорт эсвэл октод болгонд балетанд явах хэвээр хийсээ илүү одоо манай хүү жишээ балетанд айгуу дуртай, бүжиглэх айгуу дуртай. Тэнгүүд манай Монголд ингээд хүүхөө ингээд гимнастик одоо тийм нөгөө тууцан гимнастик байдаг шүү дээ. Тэгээ тиймэрхүү юм уу сонирхсан чинь манай зөвхөн октод амт. Хүүгүүд ерөөсөө явдгүй шүү дээ. Ийм байхгүй гэл. Тэгээд би одоо хайгаад одоо ч болохгүй байхгүй. Тэгэхээр нөгөө нэг ингээд ажиглаад тэгээд заавал тийм мундаг балетчин байхдаа шүү дээ. Гэхдээ эрэгтэй хүүхэд ч гэсэн яагаад үнэхээр нэрээ тийм сонирхож болохгүй гэж. Тэгэхээр ингээ айгуу тийм ажиглаж сонсох нь айгуу чухал шүү. Тэгээд ажиглан сонсно гэдэг өөрөө бас нөгөө тодорхой хэмжээний үйл явц байдаг. Шууд ингээл нэг өдөр цаа сонсыг сонсохгүй шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө ингээл зөвөр ажиглах тэр тал дээр айгуу тийм цаг хугацааг үнэхээр ингээ consciously буюу ухамсартайгаар зориудаар зарцуулж байгаарай гэдгийг айгуу хүсэж байна. За тэгээ дээрэс нь нөгөө одоо хөтөлбөр гэдэг төрөн бахан ярьсан болохоор цэцэрлэг сургууль сонголтын дээр эцэг эхчүүд болохоор сургууль цаастаа ямар сургууль өгөх үү гэдэг дээр л айгүй их ач холбогдол өгöd байдаг эсрэгээрээ. Та яг цэцэрлэгээ ямар цэцэрлэг сонгох уу гэдэг дээр илүү их ач холбогдол өгөөрэй. Цэцэрлэг бол зөвхөн хүүхдийг асарч хамгаалдаг, хоолунд өгдөг тийм газар бол ерөөсөө биш. Эсрэгээрээ яг энэ насанд нь л хамгийн гол бүх суурин тавигдж байгаа шүү. Тэгэхээр яг одоо бага насны хүүхдтэй байх юм бол бити энэ дээр нэг тэгж хайн хандараа эсрэгээрээ баг хувийн мундаг сайн цэцэрлэгт явуулаад улсын сургуульд өгөхөд баг илүү тэ байж магадгүй үр дүнтэй ч байх магадлал өндөр байгаа. Тэгээд 3 дугаарт юу байж болох вэ? Би ерөн зөвхөн нөгөө нэг эцэг эхчүүдийг айгүйх бас өөртөө айгүй гоё уншиж судалдаг байгаас л гэж айгүйх хүсдэг. Нөгөө боловсрал гэхээр боловсрал судлаач ч юм уу те боловсролын салбарын хүмүүс л энэ талаар л мэддэг байх албатай биш. Энд чинь тэр чигээрээ нийгмийн айгүй том одоо гол бараг л гол зүрхэн хэсэг л гэж би харж байгаа. Тэгэхээр нөгөө эцэг эх болгон одоо өөртөө бас яг энэ тал дээр судалж мэдэж уншдаг байгаасай. Тэгээ ер нь бид нар чинь эцэг эх чи өөрт нь хүүхдүүдэд хүмүүжүүлэх биш хүүхдүүд биднийг л хүмүүжүүлдэг шүү дээ тийм тэгэхээр тэгэхээр яг сайн эцэг эх байхын тулд бас аюул сан уншиж судлах хэрэгтэй. Тэгэхээр тэр тал дээрээ бас нэлээ өөрийнхөө үүрэг хариуцлага гэдэг талаас нь бас аюул боддог байгаараа зөвхөн багш нарын ч юм уу сургууль цэцэрлэгийн юу биш. Тэгэхээр нөгөө ямар нэгэн байдлаар хүүхдээ бас цэцэрлэг сургууль төгсөн болвол таны үүрэг аюул чухал шүү. Тэгээд яг гурвалсан байдлаар хамтарч ажиллах нь аюул чухал гэдэг шүү л гэж хэлмээр байна да. Одоо яг санаанд орж ирсэн юм байна л ч тийм. За уянгаадаа маш их баярлалаа. Тэгээд түрүүн хэлсэн энэ бол бид хоёрын 2 дахь дугаар, эхний дугаар дээр илүү урлагийн боловсролын тухай, урлагаар хүүхэд яаж хөгжих тухай ярьсан. Өнөөдөр бол бидгээд ер нь сургуулийн өмнөх боловсрол цэцэрлэгийн хөтөлбөр ямар байвал ирээдүйд хэрэгтэй тий яг үнэхээр манай хүмүүсийг ирээдүйд бэлтгэж чадах уу бид нар угаасаа ирээдүйд төлөвлөх урьдчилан харах боломжгүй болчихсон ирээдүй бол маш тодорхойгүй болчихсон тэгэхээр энэ тодорхойгүй ирээдүйд зориулж яаж бид нар өнөөдөр байгаа цэцэрлэгийн насны хүмүүсийг яаж хөгжүүлж болох уу цэцэрлэгт ямар хөтөлбөр хэрэгжүүлвэл нөгөө уншиж бичих чадварыг нь эртнээс хүчээр биш илүү бүтээлч байдлаар дэмжиж болох уу гэдэг талаар их сайхан ярилцлаа. Ирсэн уянгаадаа маш их баярлалаа. Тэгээд өшөө бит хоёр бас ярилцсанаа. Тэгээд сюрприз. Тэгээд тэр дугаарыг бас гарахаар та бүхэн үзээрэй. Яг уянгагийн сүүлд хийсэн зөвлөгөө буюу эцэг эхчүүд маань судлах тухай ийм дугаар байгаа. Тэгээд өнөөдрийн маань дугаар боловсролыг дэмжигч лайв стрим цэгийн маань студиэс маань та бүхэн төрж байна. Тэгээд боловсролын тухай буу хаалын цогтой цаг подкасттай хамт байсан сонсогч та бүхэндээ баярлалаа.